Ансигтай лэнгэрдмийн үдийг нээж өгч та оюун гэлгэн элтэй замыг зааж өгч та Эрэдэт мартын багш таныг Эхэд шингээсэн баатар сүрийг магтъя Нийт багш нартаа Монголын багш нарын 54, Дэлхийн багш нарын 26 дахь жилийн айн баярын мэндийг хүргээд гэр бүлд нь эрүүл нэг ажил хөдөлмөрт нь амжилт бүтээлийн дээдийг хүсье. Үе үеийн нийт ахмад багш нартаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Монголын багш нарын 54 дахь өдрийг тохиолдолон үе үеийн бүх багш нартаа багш нарын баярын мэнд хүргье. Сурах хүсэлт нь хязгааргүй Дархуул аймгийн багш нартаа баярлалаа. Нийт багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Нарт ертөнцид байхгүй нандин сайхан алба гагцгүй багш хүнд заяажээ. Монголын багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэе. Дархуу хотын 1-р 10 жилийн сургууль, Дархуу хотын 7-р 10 жилийн сургууль, одоогийн оюуны ирээдүйн сургуулиудад одоо Эренцэн норов, оюун чимэг зэрэг багш нарын ангид суралцаж 10-р ангид өгсөж байлаа. Цэцэрлэгтээ тунгалаг гэж одоо багш. Одоо манай багш 3-р цэцэрлэгийн эрхлэгч хийдэг байж гин ажиллаж байна. Энэ багш нарынхаа буйнаар бол ерхий боловсролын сургуулиуд төгссөн. Хамгийн буянтай мэргэжил хүний амьдралыг үндсээр нь өөрчлөх суурийг тавьдаг энэ мэргэжлийг эзэмсэндээ бас энэ мэргэжлийг одоо ур чадварыг гаргаж намайг өдий хүргэсэн багш нартай бол үргэлж талархаж баярлаж явдаг. Намайг сургаж ирсэн багш нар өнөөдрийн миний тухай бичэн чармаар ярьж ирсэн. Яг үүний нэгэн адилаар миний бие улсын их хурлын гишүүн Орын аймгийн болон бусад их хурлын гишүүдтэйгээ хамтраад Монголын залуучуудад олон улсад өрсөлдөх боловсролын стандартыг бий болгох, энийг одоо өгөх чиглэлд бол Кембрижийн олон улсын хөтөлбөртөд үүссэн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд бол онцгой санаачлаг гарган их хурл дээр ажиллаж байна. Төрийн бодлого гарсан хэрэгжин Анаа Дархан уул аймгийн Тосгоны, Толгоотын, Шин Дархны, Хуучин хорооллын нийтийн хүүхдүүд, Эсвэн Ширээ нурууны хүүхдүүд олон улсад өрсөлдөж ахуй амьдралаа залгуулж, татвар төлөгч болж, бизнес хийж, улс төрд лидер болж, төрийн албан, төрийн шударга хар хүн болж явхад өрсөлдөх олон улсын байгууллагуудад ажиллах энэ чадварыг суулгах энэ боловсролын тогтолцоог бид бүрдүүлэхийн төлөө хичээн чармааж ажиллах болно. Итгэлтэй байна. Энэ хөтөлбөр хэрэгжиж ирснээр та бүхэн цалин, ахуй хангамж, ажиллах орчин ч гэсэн нэмэгдэх учиртай юм аа. Та бүхэдтэй дахин баяр хүргэе.